асуудлыг. За хэлчихлээ. Над дээр гарч ирнэ. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. ILO Innovative хийхээ болон Caritas Монгол төрийн бас байгууллагаас хүргэдэг ээлжит лайв маань эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаартаа бид нар нийслэлийн гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын мэрэгчлэн оюутан ягчийг урьж оролцуулж байгаа. Сайн байна уу танд? Сайн байна уу? За тэгэхээр өнөөдөр бид нар голчлон ярих зөвлөл маань болохоор ерөнхийдөө хүүхдийн хүч эрхийлэл ерөн хүүхдийн одоо хүчирхийллээс үүдэж хүүхдийн сэтгэл санаанд ямар хөө нөлөө үзүүлдэг юм бэ гэсэн энэ талаар ярилцъя гэж бодоод байгаа. Тэгээд одоо жишээ нь 2021 оны 9 сарын байдлаар ерөнхийдөө бол хүүхдийн одоо эсрэг гэмт хэрэг гэх юм уу хүүхд хохирогчтой гэмт хэрэг 700 гараад гарсан байгаа байхгүй юу. Тэгээ зүгээр яг гэмт хэрэг штэ тэ зөрчил биш. Зөрчил бол бүр асар олон байгаа. Тэнгүүд ерөнхийдөө иймэрхүү одоо гэмт хэрэгүүдийн гаргалтууд ч гэсэн ерөөсөө буурахгүй. Тэгээд ингээд нийтээрээ энэ гэмт одоо хүүхдийг хайрлая, хүүхдийн төлөө одоо заа гэж хэлээ юм лээ гэлээ явдаг штэ тэ. Тэгсэн мөртлөө л одоо иймэрхүү гэмт хэрэгүүд нь буурахгүй. Тиймэрхүү дагаллаар энэ талаар ер нь яг ярилцъя гэж бодсон. Тэгэд ерөнхийдөө болохоор одоо энэ хүүхдийн өртдөг хүчирхийллийн хэлбэрүүдийн талаар эхлээд бас таны тодорхой мэдээлэл өгч гэж бодсон л та. За баярлалаа. Маш чухал сэдвийг хөндөд яриа өгнө гэж байна. Талархалтай байна. За тэгэхээр ер нь бол мэдээж нөгөө манай улс хүн амын бүтцийн хувьд ч гэсэндээ ер нь хүүхд залуучдын хорон тий одоо жишээлбэл нийслэл хотод гэхэд нийслэл хотын хүн амын 3.1 хүүхд байдаг. Энэ ч утгаараа хүүхдийн талаар ярихгүй байх, дурдахгүй байх тийм хоорондоо одоо юу гэдэг тийм байдал бол байх боломжгүй. Насан турш хүмүүсүүд бол маш их чухал зүйл. Бидний хооч ирээдүй одоо дараагийн бидний одоо нийгмийг авч явах төлөвлөлт гэдэг утгаар бид нар хүүхдийн асуудал маш их хариуцлагатай хандах хэрэгтэй. Гэсэн хэдий боловч хамсалтай нь одоо саяны таны ярьсан тооноос ч тэгээд одоо өчигдөрхөн би жишээлбэл усын прокурорын газраас хийсэн зөрчлийн эргүүдээр хийсэн одоо юм анализуудаас харах юм бол одоо жишээлбэл хүүхдийн эсрэг хүүхдийн эрхийг зөрчлийн эргүүд бол одоо жишээлбэл цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор өмнөх үеэс маш их нэмэгдсэн. Тэгээ энэ дундаа жишээлбэл хүүхдийн хамгийн их ээлтэй байх ёстой орчин болох гэр бүлийн нөхцөлд одоо өртөгдсөн ийм хэрэгүүдийн тоо бол маш их нэмэгдсэн нь одоо бидний хувьд бас их сэтгэл санааг одоо маш анхаарах хэрэгтэй байна гэдэг ийм тоо баримтууд бол бас байна. За тэгээд ерөнхийдөө хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэдэг зүйл маань бол үндсэн 4 хэлбэртэй байдаг. Тэгэхээр бид нар жишээлх юм бол ерөнхийдөө нөгөө олон нийтийн дунд байдаг нийтлэг ойлголт бол юу гэхээр одоо би хүүхдэд заддаггүй шүү дээ л гэж ярьдаг тий. Одоо хөвчлэн бидний хамгийн сайн төгөөмөл ойлгох зүйл бол бие махбодын хүчирхийллийн асуудал дээр илүү их анхаарал хандуулдаг. Тэгээд одоо мэдээж нэг намарт бидний хамгийн сайн ойлгодог бие махбодын хүчирхийлэл. За дараа нь сэтгэл санааны хүчирхийлэл. За гуравт нь болохоор үйл хайхах хүчирхийлэл. За дөрөвт нь бол бэлгийн хүчирхийлэл гэсэн ийм одоо 4 төрлөөр бол ангилж үзэж болдог. За тэгэхээр 2016 онд одоо олон улсын байгууллагын Гүдний бус олон улсын байгууллагын хийсэн тоон судалгаанаас авах юм бол одоо нийт хүүхдүүдийн 2 хүүхд тутмын нэг нь ямар нэгэн төрлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн ийм тоон судалгаа 2 хүүхд тутмын нэг. Тэгэхээр энэ бол бас л одоо яалтчгүй нөгөө бидний хувьд ойлголтоо сайжруулах тий одоо юу гэдэг нь хүүхд хүмүүжүүлэх аргуудаа өөрчлөлт оруулах ийм зайлшгүй шаардлагууд харуулж идэг. Тэгэхээр энэ дундаа бол сүүлийн үед хамгийн их түгээмэл одоо жишээлбэл хүүхдийн тусламжийн утсаар бид чинь хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлагыг авдаг штеп манай хүүхдийн байгууллага хүүхдийн салбар. Тэгэхээр энэ дунд бол одоо жишээлбэл нийт дуудлагыг магадгүй 1000 дуудлага байлаа гэж бодоход энэ 300 үйл хайхах хүчирхийлэл. Тэгэхээр энийг одоо жишээлбэл энэ нөгөө цагийн нөхцөл байдалтай холбоотойгоор хүмүүсийн амьдралд гарч байгаа өөрчлөлттэй холбоотойгоор хамгийн их одоо түгээмэл үлддэг хүчирхийллийн нэг хэлбэр бол үйл хайхах хүчирхийлэл байна. Энэ нь бол юу гэхээр нөгөө цахим орчин маш их хөгжсөнтэй холбоотойгоор хүүхдтэйгээ ярихгүй байх, сонсохгүй байх, тийм хүүхдтэйгээ цаг өнгөрөөхгүй байх энэ төр бол өөрөө аав ээж ямар ч тийм идэвхтэй байр суурь байх байгаа мөртлөө одоо би дөрөс хүүхдэд заддаггүй байхгүй ч гэдэг юм уу тийм ингэж байгаа нь бол өөрөө бас одоо
юу шүү, өөр зүйл шүү. Одоо та хүүхдтэйгээ ярихгүй байгаараа, цагийг өнгөрөөхгүй байгаараа одоо бас хүүхдийнхээ эрх ашиг зөрчиж байна гэсэн ийм зүйлийг бол би бас хэлэх хэрэгтэй хаа гэж бодож байна. Үл хайхрах тэгээд зөрчлийн тухай хуулийн дээр ч ихсэн олон тусгацсан байдаг шүү дээ. Хүүхдийг үл хайхарсан бол тэгээд санкц оногдолцсон. Тийм. Ерөнхийдөө бол хоёр хүүхдийн нэг нь гээд тэгэхээр бас нэлээд амар тоо тий одоо нэг анги жишээлх юм бол 30 хүүхдтэй байлаа тэрний 15 тодорхой төрлийн одоо хэлдэг. Тэгэл одоо энэ жишээлх юм нөгөө соёлын онцлогоос хамааралтайч байдаг юм уу тий одоо жишээлх юм бол одоо ингэж ярьдаг хүмүүсүүд би жишээлх юм бол суран бүсний авд үзэл өссөн тэгтэл одоо өнөөдөр би нэг хайхтар өөрийгөө муудсан гэж бодохгүй байна гэдэг. Тэгтэл нөгөө цаг үе өөрчлөгдсөн. Өөрөө магадгүй тэр хүн өөрт нь тодорхой хэмжээний хохирол учирсан баг өөрийгөө үнэлэх нөгөө магадгүй мэдээллийн тусмаг байдлаас хамаалтайгаар өөрт нь асуудал тохиолдсон байгаа. Тэрийг үнэлж хийж чадахгүй ойлголтын дутуу байдалтай ч холбоотой байж магадгүй. Тэгэхээр ер нь бол аливаа төрлийн хүчирхийлэл бол нэгдүгээр тус сэтгэл зүйд бүх төрлийн хүчирхийллийн хамгийн гол хор уршууд юу гэхээр одоо яг сэтгэл санааны хохирол гэж хүчирхийлэл гэж тусна авч үзээд байгаа боловч хүн зохиулчлаа гэхэд тэр бол нэг өвдөлттэй яг байрлал өнгөрчлөө гэж бодоход цаана нөгөө авч байгаа сэтгэл зүйн хохирлыг бол бид нар одоо бас ярьдаг цаг үе болох гэдэг шүү дээ тийм сэтгэл зүйн хохирлыг одоо шилжүүлэх хууль зүйн системд өөрөө оруулж ирэх ямар механизмаар яах вэ гэдэг зүйлийг бол одоо бас ярьж эхэлж байгаа бас ганц нэг практик дээр ингээд энэ хохирлыг бас багтуулах юм арга хэмжээ авч эхэлж байгаа нь бас сайн гэж бодож байна. Тэгээд хамгийн нэгдүгээр бол сэтгэл санааны хохирол учруулж байгаа. Хоёрдугаарт нь биеийн эрүүл мэнд, за гуравдугаарт нь одоо танин мэдгүй үйл явц гэдэг юм тийм. Ингээд дандаа хохиролтой. Жишээлх юм бол задуулдаг хүүхдүүдийг ингээд аваад үзэх юм бол юу гэхээр одоо юу яадаг одоо шилхэн асуудлыг хүчирхийллээр одоо нэг шийдэх юм арга барилтай болдог. Тэгээд за ер нь бол ингээд асуудлыг шийдэх арга зам бол нудраг юм байна гэж ойлгодог ч юм уу тийм. Ойр дотныхоо хүмүүстээр энийг бол бас хийж болдог зүйл юм байна. Нөгөө өөрөө том болоод хүчирхийлж болох. Тийм асуудлыг шийдэх одоо бас арга зам уу юм байна. Айгүй хурдан үр дүн гардаг юм байна ч гэх юм уу. Тэгэхээр жишээлх юм бол задуулдаггүй хүүхдийн ураг тархинд хийсэн одоо судалгаа хүртэл байдаг. Тэгэхээр энэ бол өөрөө жишээлх юм бол одоо хүүхдийн нөгөө эд эсвүүд бол ингээд маш богино хугацаанд аюул олон төрлийн нөгөө холбоос бий болсноор одоо тэр нь бол юу гэхээр хүртгүүн явцад бий болдог одоо ингээд тэрвэрэх, үнсэх, сонсох, ярих мэтчлийн үйл явцууд бий болж идэг холбоосууд жишээлх юм бол энэ одоо хангалттай бий болж чаддаг. Энэ мэдрэлийн холбоосууд олон бий болсноор төдий чинээр хүүхд нөгөө оюун ухааны хөгжих, нөгөө IQ, EQ гэдэг тийм нөгөө чадамжууд нь төлөвшөх ёстой байтал одоо задуурын гол байдаг хүүхдийг бол жишээлх юм бол нөгөө тархины хөгжлийг нөгөө удаашралтай ч гэдэг ийм тэр бол маш олон талын хохиролтой. Энэ дундаа бол зан үйлдэл өөрчлөлтүүд гарч ирнэ. Одоо ээж авдаа дургу болдог ч юм уу тийм асуудлыг төрөмгийн байдлаар шийддэг, худлаа ярьдаг тийм одоо жишээлх юм бол хичээлийн хийх мөртлөө хийж чадахгүй байгаа мөртлөө магадгүй нөгөө задуураас айгуудаа би хийсэн чадсан ч гэдэг юм уу. Тэгээд дараа нөгөө асуудал төрчлүүд үүсдэг. Ийм байдлууд тэгэл одоо хүнийг хайрлах юм өөрөө энэ чинь хүнийг хайрлах гэдэг чинь өөрөө бас нэг талын урлаг шүү дээ. Тэгэхээр энийг төлөвшүүлэхгүй байдаг. За тэгээд асуудлыг одоо бас төвхтөөр шийдэх юм. За тэгээд оюуны чадамжийн хувьд бол мартуухай болдог. Тэгээд оюуны чадамж буурдаг ч гэдэг юм уу. Тийм анхаарал одоо төвлөрөлт сулардаг, ой тогтоолт мууддаг. Тэгээд ер нь бол маш олон төрлийн хор хохирлуудыг бол бий болгодог учраас одоо манай хүүхд гэр бүлийн салбар жишээлх юм бол хүүхд хүмүүжлийн эрг арга гэдэг юм бол олон мэддэггүй юм зүйлүүд. Одоо би хүүхдээ за би зодохгүй юм байна. Тэгвэл зодохгүйгээр би яах ёстой бэ гэдэг арга замыг бол бас олон мэдтгүүх ёстой тийм. Бити зод гэдэг ахаас илүү за би зодохгүй тул ингэх юм байна. Бидний юмнуудыг бас нөгөө зааж сурах олон мэдтгүүр ийм санаачлууд бол бас явж байгаа. Одоо тэгвэл нэгэнт ингээд хүчирхийлэл өртөд байгаа хүүхд байж тээ тийм хүүхдүүд одоо яг одоо сэтгэлзүйд нь яг юу тохиолдох вэ? Мэдээч ингээд нэг янз янзын трауматай болох тийм гэмтэх тиймэрхүү юмуд байгаа л хальтаа. Тэгэхээр тэр нь одоо яг юу байх вэ? Ямар хор уршигтай вэ гэдгийг л одоо би хүмүүст ойлгуулах байгаа юм байна. Тэгэхээр нөгөө
бас дахиад нөгөө дөрвөн төрлийн хүчирхийлэл яригадаад байгаа боловч эцсийн дүндээ нөгөө бүдээрэн дээр нь гардаг нөгөө зүйл маань сэтгэл зүйн асуудал байна гэх тээ. За одоо жишээлх юм бол хүүхдүүд худлаа яриад байна гэлээ тийм. Худлаа ярина. За тэгэл дээр нь одоо жишээлх юм бол хар гарч зүудэлдэг болно. Нойрондоо муудна, сурлагын амжилт одоо муудна. Эсвэл айгүй нөгөө одоо нэг юр бусын байдлаар асуудлыг шийдэх ч юм уу, айгүй танхаа болмод байдлаар асуудлыг шийддэг ч байт юм уу. За ер нь бол нөгөө сэтгэл зүйд гарч байгаа хор хохирол бол хизээ хооч илэрч болох боломжтой. Тэгээ жишээлх юм бол одоо нэг дутууга одоо компенсац гэж хэлдэг шүү дээ. Ер нь бол нөгөө тэр нөгөөхээр одоо нөгөө багадаа авч чадаагүй хайрыг хожим нөгөө юм маш том эрсдэлтэй байдлаар нөхдөг ч юм уу тийм. Тэгэхээр энэ бол эргээд нөгөө хүний амьдрал насан туршдаа өөрчлөх юм боломжтой. Жишээлх юм бол энийг эрүүл саруулгаар шийдэж чадахгүйгээс хамааралтай нөгөө янз бүрийн нөгөө донтолтын зүйлүүд юм. Жишээлх юм бол одоо компьютер тоглоомд их нотоод байна. Орон гэрээсээ дайжаад байна. Арх тамхи зүйлэн хэрэглээд байна. Цахим тоглоомд хамаг цагаа өнгөрөөгөөд байна гэдэг чинь бүгдээрээ нөгөө цаанаа дандаа нөгөө хүчирхийллийн улмаас гарч байгаа зан үйлийн өөрчлөлтүүд байгаа юм. Тэгэхээр одоо жишээлх юм бол хүн гинтгийн нэг өдөр байж яснаар нэг өдөр халтраад одоо ийм асуудалд бол орохгүй байхгүй гэдэг. Та багаар ер нь бол ихийн хөвлөд орсон цагаас ахуулаад бид нар нөгөө хүмүүжлийн зөв арга барилуудыг хэрэглэх ийм одоо нөгөө бүр заавал шаардлагатай гэсэн үг. Ер нь бол тийм. Тэгэхээр өөрөө бол яг ингээл ярахаар ингээл хүмүүсгүй би тэгвэл ээж аа болж чадах юм уу гэж шантарчээч магадгүй. Би таны ярилцлаа амар том юм хэцүү юм байна гэж бодож байж. Тий харин яг одоо би ч гэсэндээ заримдаа түүх одоо ер нь дийлэх юм болоодаа ч гэдэг юм тий нэг тийм бодлол төрдөг. Гэхдээ бол энэний цаана юу гэхээр ерөөс хүн болгон тохирсон жор гэж бол байхгүй. Тэгвэл бол энэ дандаа эерэг байх хэрэгтэй. Тийм одоо ингээд ярилцах хэрэгтэй. Ер нь бол хүн хэлээрээ мал төлөвлөрөө гэдэг чинь ярилцах хэрэгтэй, сонсох хэрэгтэй, дотоод юмыг ойлгох хэрэгтэй, мэдрэмжийг хуваалцах хэрэгтэй тийм. Одоо жишээлх юм бол ийм бид нар мэдрэмж хуваалцах юмд бол аягүй их сайн бие суралцах хэрэгтэй гэж би боддог байхгүй тийм. Өнөөдөр энэс болоод жишээлх юм бол за одоо ингээд өнөөдөр хоёулаа ингээд ярилцаад байж байгаа ямар мэдрэмж өгч байна тийм. Энэний дараа би ямар одоо сэтгэл надад үлдэх вэ гэдэг юм жишээлх юм бол аягүй их сайн хуваалцах хэрэгтэй. Тэгснээрээ буцаад бид нар нөгөө асуудлыг амар том болгож ирээдүйд гарах эрсдэл рүү хүрэхгүйгээр ингээд асуудлыг шийдэх арга зам бол энгийн зүйлээс эхэлнэ шүү бас тий. Одоо тэгээд жишээлх юм бол би л зүгээр боддөө штэ нөгөө ээж аав болох ч хүмүүс яг хүүхдийнхээ сэтгэл зүйн онцлогуудыг л аягүй сайн мэддэг хэрэгтэй юм байна. Одоо жишээлх юм бол дөнгөж төрсөн хүүхдэд бол аюулгүй байдлын мэдрэмж гэдэг нь заавал өгсөн тий. Одоо жишээлх юм бол би бол ингээд ээж маань бол надад аюулгүй юм байна. Энэ орчин бол надад нэгэн эрсдэлгүйгээр би 50 байх боломжтой юм байна гэдэг тэр мэдрэмжийг өгж байгаа нь өөрөө анхын шатны болж байгаа юм тий. Тэгэл цаашаа одоо итгэх үйл итгэх гэдэг байл тий. Одоо тиймэрхүү одоо юу гэдэг тэр асуудлуудыг бүгдээр ингээд наснаас нь яах хэрэгтэй. Одоо жишээлх юм бол ингээд сургуулийн бага наснд бид нар юу гэж боддог вэ гэхээр одоо ерөнхий нийтлэг одоо олон нийтийн дунд ойлголтол тэр бага насны хүүхдийн юу гэж одоо яах вэ нэг үлсэхгүй цангахгүй тий одоо ингээд байлгаж яах нь чухал гэж боддог тийм нийтлэг хандлага байдаг. Тэгтэл энэ бол бас яг үүндээ бол өгөө гэдэг нөгөө түрүүн хэлсэн тийм ингээд нөгөө тархины мэдрэлийн эсүүдийн холбоос хэдий чиний хурдан суунд одоо гэдэг чинь өөрөө юу гэхээр нөгөө эцэг эхчүүд хүүхдгээ чанартай цагийг өнгөрөөж ич тэр холбоосуудыг бий болгоно. Хоёрдугаарт бол юу гэхээр одоо 0-аас 6 насны хүүхдийн хувьд бол нөгөө төлөвчлийнх нь бараг одоо 60-аас 80% нь явж өнгөрдөг юм байна гэдэг бол одоо аль хэзээ баталсан байхгүй. Тэгэхээр энэ бол маш их чухал зүйл. Энийг би бол аюу энтийн дамиж аюу бас дурдах юм юутай байдаг. Яа тэгэхээр одоо цэцэрлэгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага тэр дундаа гэр бүл ямар их чухал үед эндээс харж байгаа тийм 0-6 хүртэлх насны хүүхдүүд чинь ер нь цөөхөн идүүнтэй цагийг өнгөрөөд байгаа шүү дээ. Тийм нийгэм шүүл явцвал сургуулийн өмнөх боловсролын байгууллагатай холбоотой дөнгөж төрлөө ээж автай холбоотой. За тэгээ энэ дундаа жишээлх нь 3-аас 4 нас маш их чухал. Гэх жишээ нь тийм яагаад чухал вэ гэхээр 3-аас 4 нас бол хүүхдийн баг хүний бүх амьдралдаа суралцах хамгийн оргил пик үе гэдэг. Юу ч ингэж яасан ингэж нэг одоо баг л юм спонж хүлээж авдаг гэж ярьдаг байхгүй тийм маш хурдан тэр зүйлүүдийг ингээ өөртөө
суулгах, төлөвшүүлэх тэр чадамжууд бол хамгийн өндөр үе байх жишээ тохой. 3-4 настай хүүхдэд ер нь жоохон ааштай л тий тэр чинь өөрийн гэсэн ертөнцөө олох гол тий одоо яг тэгэхээр яг энэ сэтгэл зүйн онцлогуудыг унших хэрэгтэй санагддаг надад бол зүгээр тий уучлаа за миний хүүхд ингээ одоо шилбэл би өөрөө гэдэг байгаа нь ямар учир шалтгаантай юм бэ яагаад байгаа гэдэг байгаа нь ямар учир шалтгаантай юм гэдэг юм тий тэрийг мэддэг баг тэрэнд одоо бид нар шууд ээж аав бол хинч болохгүй шүү дээ ер нь бол өөрөө зарим тохиолдолд хүүхд бол өөртөө буцаагаад биднийг хүмүүжүүлэх маш том одоо хүчин зүйлч болж идэг тэгэхээр ер нь бол суралцах үйл явц гэж хэлж болно гэхдээ энэ донд бол одоо нөгөө нэг холын зорилгоо тодорхойлно гэж нэг ойлголт яригддаг. Тэр нь юу гэхээр та 20 настай хүүхдээ ямар байх хүсэж байна? Хэн байгаасаа гэж хүсэж байна? Эцэг их болгон бүгдээрээ сайхан байгаа гэдэг мөрөөдөл бүх эцэг ихтэй байдаг. Бүгдээрээ холын зорилгоо тэгж тодорхойлдог мөртлөө ойрын зорилтууд дээр бүтэрдэг. Тэгэхээр ингээл нөгөө хүн яг хүүхд хүмүүжүүлэх явцдаа бол тэр нэг айгүй алсынхаа тэр холын ямиг бодож ойрынхаа нөгөө зорилтууд дээр алдахгүй байх яах вэ тиймэрхүү юмнуудыг их бодох хэрэгтэй юм шиг надад санагддаг шүү дээ. Энэ нэг юм асууя гэж яг бодоод бэлдсэн байсан юм аа. Энэ нөгөө эцэг ихэн одоо аль нэг нь хөшөрхийлд өртөд байдаг. Тэр нь хүүхдэд нь яаж нөлөөлөх вэ? Одоо юу гэдгийг аав ээжийн амир их зурдагч гэх юм уу тийм мөнгөт нөгөө хүүхд мэдээж харж байгаа шүү дээ тэр хүмүүсийг тэгээд одоо магадгүй бол миний ээжийг бити датаа гэж хэлдэг байж магадгүй эсвэл бүр чимээгүй тийм ингээд аагаад байдаг ч юм уу нэг тиймэрхүү юунад байдаг л та. Гэхдээ мэдээж тэр бол мэдээж хүүхдэд одоо нөлөөлнө гэж бодчихлаа л та тийм. Нөлөөлөх яах вэ? Мэдээж одоо нөлөөлөлтөд тэдэн хувьтай ингэж нэг хэцүү юм бол би бас яг өнөөдөр хэлэх боломжгүй. Гэхдээ бол юу гэхээр нөгөө үгүй би хүүхдээ зодоогүй шүү дээ. Би ихнэрээ л зодсон. Хүүхдтэйгээ зөрчилсөн ч гэдэг юм уу. Энэ өөрөө нөгөө би хүүхдээ хүчрхийлд өртүүлэхгүй байна гэж бодох шалтгаан биш байхгүй. Хүүхд тэрийг харж байгаагаар өөрөө хүчрхийлд өртөж байхгүй. Тэгээ энэ чинь өөрөөсөө хүчрхийллийн маш сонгодог хэлбэр нүдэн дээр нь явж байгаа. Тэрийг харангуй тэр чинь хүн юм чинь нөгөө мэдрэмжүүд төрөндөө тэгээд тэрнээс үүдэлтэйгээр гардаг тэр сэтгэл санааны хохирол гэдэг нэг л би бол ярьдаг байх хэрэгтэй гэж би боддог байхгүй тий. Одоо ингээд гэр бүлийн хүчрхийл болгоод насанд хүрэгчдийн хувьд нөгөө за даалгавар хөдөлгөөр баримтчилгаа одоо юу ч гэдэг тий. Тэнгүүд хүүхдэд дандаа цог сэтгэл зүйчдээр л авчиж явах хэрэгтэй. Одоо нөгөө шилмэл хүүхд тэрийг ингээд амар тэр орлон хашгираа уйлаа майлаа тий ингээд тийм юмыг үзснээрээ хүүхдэд ямар хэмжээний тэр сэтгэл зүйн гэмтэл үүсэж байна гэдэг юм бид нар өөр нь дандаа тооцож бодож тэр доор нь одоо шилбэл бид нар шүд өвдлөө гэхэд шүдний эмчрүү зайлшгүй явдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан одоо тэр траум одоо тэр сэтгэл зүйн гэмтэл үүслээ сэтгэл зүйн одоо юм цочрол авлаа гэхэд тэрийг бол дандаа мэрэгжлийн хүнтэй одоо ярилцдаг тийм ингэж засаж авахгүй бол энэ нь буцаад нөгөө л насан туршдаа яаж болохгүй. Одоо жишээлх юм бол олон жилийн өмнө нэг удаа хүүхдээ муурнаас айсан юм байна л да. Ерөөсөө ингээл нөгөө хүн чинь ингээл айж цочол өнгөрөх тохиолдол байдаг шүү дээ. Тэнгүүд бид нар тэрийг одоо яг Монгол ээжүүд бол бас сэтгэл засан юмнууд элементүүдтэй асуу юунууд бол хэд жишээлбэл хориалдаг ч юм байна чинь тийм энэ ч өөрөө бас яг сэтгэл заслын нэг элемент гэж би бол зүгээр боддог байхгүй тийм тэр өөрөө хориалж байгаа үйл явц нь хүүхдэд ч гэсэн нөлөөлдөг. Яг тэр ерөөсөө итгэл үнэмштэй засал гэдэг юм чинь өөрөө итгэл үнэмшил учраас тэр тэгээ хожим тэр хүн бүр насан турсан хойноо сэтгцийн одоо эмгээр өвчлсөн байгаа байхгүй. Тэнгүүт нөгөө буцаад нөгөө нэг сэтгэл засалч тэгээд ажиллаа тий одоо урд өмнөх нөгөө тусламжууд мөчнүүдийн сэргээгээл ингээд явсаар байгаад эцэст нь яасан бэ нөхөр нөгөө гэртээ амьдарч ирсэн хүний нөгөө гэрдээгүй ингээд муур хараагаад өнгөрөх хүүхд аягүй хайсан. Тэр шалтгаанаас үүдэлтэйгээр тэр нь одоо ингээд нөгөө сэтгцийн гэмтлийг үүсгэл тэр асуудалтай амьдсаар гадагц тий одоо их сэтгцийн юм хүрхсэн байна гэсэн ийм зүйлийг би бол бас яг эмчээрээс сонсч ирсэн. Тэгэхээр бол яг нь насан турсан хүмүүсийг тодорхой шийтгэл амтуулаад торгуулдаг ч юм уу баримтчилдаг ч юм ингээд авчиж байгаа боловч тэрийг хараад өнгөрч байгаа хүүхдийн одоо сэтгэл зүйн хохирол гэдэг юм бол бид нар яг одоо бүр албан хүрээндээ чадгүй махад амин хувьдаа хүнтэй иргэн хүн өөрөө хүүхдээ
одоо ч мэргэжлийн байгууллагад хандж асуудлаа шийдвэрлэж байх ёстой юм байна гэж би бол боддог. Ёстой ер нь бол тийм байх ёстой. Тэгээ энэс үүдэлтэйгээр одоо маш олон төрлийн одоо тэгээ хожимч жишээлх юм бол тэр нь өөрөө нэг өшөөнзөн авах сэтлийг бий болгоод одоо хожмын өдөр ямар үр дүнд хүрэх юм тий ээж аавдаа ямар хандлага үзүүлэх юм яах юм гэдгийг бол бид нар одоо бас яг таах боломжгүй зүйл шүү дээ тий. Тэгэхээр бол хүүхдийн дэргэд ээж аавтайгаа маран зөрчилнө эхнэр нөхөр хоорондоо маран зөрчилнө гэдэг бол яалтчгүй хүчрхийллийн маш хүндэтгэл нөгөө эхнэр нөхөр хоёр хүүхдийнхээ дэргэд бараг хоорондоо чамтай гарч ярих хэсгүй гэж тиймэрхүү юмнууд ч гэсэн бас нэлээд сонсч лээсэн л та. Тий тэгээд одоо шийдэх юм бол хүүхдэд яг амьдралынхаа аль хэсгийг ил байх уу аль хэсгийг далд байх уу гэдэг ч биднээс аюул мэдэмж шаардлагатай. Жишээлх юм бол зэмэл шийтгэл ярьлаа магтаал урамшуул ярьлаа гэдэг эцэг нэг хүн шиг л байх хэрэгтэй. Тэ одоо жишээлх юм бол хоёр хүн байлаа гэхэд нэг нь одоо магадгүй ингээд удаан хугацаар захин тоглож байна. Гэхдээ яахаа тэ орчин үеийн хүүхдүүд юм чинь технологи гэж нөгөөдг нь болохгүй гэдэг юм бол энэ чинь өөрөө нөгөө хүүхдэд өөрөө нэг эсрэг байр суурь нь өөрөө эргээд нөгөө зөрчилтэй болгодог. Энэ дунд хүүхд өөрөө яаж би яаж явах ёстой вэ гэдэг юм алддаг ч юм уу тийм. Тэгэхээр одоо жишээлх юм бол гэр бүлийн асуудлын айлын нийл гаргахгүй тий одоо жишээлх юм бол хүүхд нөгөө эдийн засгийн асуудлыг ярьсаар байгаа хүүхд амиа хорлцсон тохиолдол байдаг. Эцэг эхийн эдийн засгийн асуудал ярьж байгаа. Тий ээжтэйгээ амьдардаг хүүхэд ингээд нөгөө одоо яана энэ тий одоо ингээд үдээж нөгөө өнөөгийн нийгмийн харилцаатай холбоотойгоор эдийн засгийн асуудлууд маш их бий болж дээ. Энэ өөрөө ингээд гэр бүл сaalт юу гэдэг нь маш их нөлөөлж байгаа. Тэгээд яг хэдэн жилийн өмнө гарсан энэ тохиолдол байгаа шүү дээ. Би ингээд явчих юм бол таны энэ нөгөө багийн хүн айгүй төвхтэй байгаа асуудал шийдэхэд болох юм шиг надад санагдлаа гэдэг ингээд амиа хорлцсон тохиолдол байдаг. Тэгэхээр бол нөгөө нэг амьдралынхаа асуудал бэрхшээлийн алийг нь ярих уу алийг нь ярихгүй байх уу тий. Одоо хүүхд өөрөө нөгөө амьдрал донд би өөрөө буруутай ч юм шиг тий. Энэ дунд өөрөө ирсэн би өөрөө асуудлыг өндрүүлэх гол шалтгаан болоод байгаа ч юм шиг ийм мессежүүд өгөх юм бол бас тий яг нэг тиймэрхүү юм бас сонсч ирсэн юм байна. Нэг тарлалтаас үүдээ тэнгууд бараг дээж аав надаас л болоод ингээд муудалцаараа таслаа гэдэг ч юм уу. Ерөнхийдөө бол яг нөгөө арай жоохон төлөвшөөг байгаа хүүхдүүд бол тиймэрхүү тал руу бодох нь илүү их байдаг юм байна гэх. Тэгээд тэрнээсээ болоод бүр амар стрессдэг. Тэгэл зам харилцаа нэгтэрч мэтрэл тийм болчтой юм байна гэдэг юм надаас айгүйх сонсч ирсэн юм байна. Тэгээд тэрнтэй л төстэй тэгэл одоо надаас л болоод ингэж хэцүү амьдраад байгаа юм байна. Яг үнэтэй зүйлэр. Тэгэл тэр юм аа хүүхдтэй ингээд төвшөөсөн байдалтайгаар ярих ч гэдэг юм уу. Хүүхд бол хизээд биднэрт бурхны биелэг амьдралын биелэг гэдэг юмыг бид нар бол хүүхдэд ойлгуулж авах хэрэгтэй. Тэгснээрээ хүүхд ирээд нөгөө нийгмийн донд би ямар үнцэнтэй өөрийгөө үнэлэх юм чинь ямар ах вэ гэдэг юмнууд. Одоо жишээлх юм бол ингээд нөгөө хүчирхийллийг хүлээн зөвшөөрөх тэр сэтгэл зүг бол бид нар хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй юу гэдэг сэтгэл зүг бол бид нар гэр бүлд нь л олж байгаа байхгүй юу. Жишээлх юм бол аав нь ээжийн хүчирхийлдэг байгаад ээж нь тэрийн жирийн мэт хүлээж авдаг болохоор за би ч гэсэн ингэж л амьдрах юм байна. Хүчирхийлэл бол амьдрал байдаг хэвийн хэмжээ юм байна гэдэг юм уу тийм. Ийм зүйлүүдийг ойлгуулад үлдээждэг учраас ер нь бол тэгэл эцэг их бол одоо хүүхдийн тойл штэ тийм. Хүүхдийг одоо эцэг ихийг харъя гэвэл хүүхдийн харна тий одоо ингээд хүүхдийн харангуйтай эцэг эхийн багцаалдаг ч юм уу. Ер нь бол буцаад нөгөө бидний амьдралын тусгал амьдрал дунд хэрхэн яаж бие авч явж байгаа асуудал хандлага маань ямар юм бэ гэдэг бол дандаа бидний нөгөө хүүхдийн одоо хүмүүжлэр яаж идэг бидний тусгал гэдгийг бол бас эцэг эхчүүд маань их сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд амьдрал донд төвчмээрч асуудлууд байна, төвчмээргүй ч асуудлууд байна. Гэхдээ миний бодлоор бол нэгдүгээр номерт бол хүүхдийн эрх ашиг бодож сурах хэрэгтэй. Тэгж байгаагаараа бид нар өнөөдөр өөрсдөө эзэх гэдэг тэр том цол юу гэдгийг тэр зүйлийг бол нөгөө хүртэх хэрэгтэй гэж хэлмээр санагддаг шүү дээ. Ер нь гэр бүлийн асуудлууд үүдгээд харагдаж гисэндээ би чи гэхээсээ илүү 3 дахь хүн яах вүлээ те одоо тэр хүний эрх ашигын төлөө би өнөөдөр магадгүй би юугаа зас залруулах хэвээр юуг төвчин өнгөрөх хэвээр юуг төвчихгүй байх хэвээр ингээд ийм зүйлүүдийг бодож явах хэвээр байх гэж боддог. Тэгээ бид нар одоо ингээд юу гэдгийг яг хөө мэдээж тэгэл бараг эцэг их болгол хичээдэг байх гэж бодож байна л та. Өөрийнхөө хүүхдүүдийн төлөө тийм ингээд за энийг нэг сайхан хүн болгочих юмсан, сайхан аашлаатай хүн болгочих юмсан тийм. Дан маань нэвдэрэхгүй тийм нэг тийм боловсралтай гэдэг ч юм уу.
За үнэхээр тэгэж хичээсэн ч гэсэн ингээд нэг хүүхдтэй хаяа нэг үг хэлчихдэг тэрнээс нь болоод хүүхд нь ингээд гэдгээд идэх ч юм уу те. Тийм бас байгаа шүү дээ тиймэрхүү тохиолдол ер нь л. Тэгэнгүүт тиймэрхүү тохиолдолд одоо яавал зүгээр үү эцэг гэхийн зүгээс мэдээч яг өөрийнхөө хэл амыг бас ингээд нэг боддог болох шаардлагатай байх л та. Яг одоо айхтар хараад зүгээд ахын цаашаа гэхдээ нэг хаяа нэг үг шийдчихдэг тэр нь яг нэг ороод ирдэгтэй оноод одоо хүүхдэд нь алцдаг ч юм уу тиймэрхүү тохиолдлуудад одоо ер нь яг одоо эцэг гэхийн зүгээс эсвэл хүүхдийн зүгээс яг одоо яаж одоо хариу үйлдэл үзүүлж одоо арай жоохон эрүүлээд энэ харилцааг авчулах уу гэх юм уу? Яг энэ нөгөө сүүлийн үед хүмүүс нөгөө ингээл хүүхдээ эрхэлгээ яриад байна. Хүүхэд чинь өөрөө яага бас буцаад өөр хариуцлага хүлээхгүй байна ч гэдэг юм. Хүүхдийг яаж хариуцлагажуулах вэ гэдэг юм те. Ийм зүйлүүдийг бол ер нь бол түгээмэл ярьдаг л даа гэж зарим эцэгчүүд энэ жоохон таагүй ханддаг ч юм уу те. Мэдээж энэ нөгөө манай уламжлалт соёлтой харьцуулахад бас яг нэг зөрчилдөг юмнууд байдаг л баг. Гэхдээ яг энэ дээр бол заast яг тэх юм бол өглөө босоод тийм үг хэлээд гэвэл мэдээж юм болохгүй тийм. Зүгээр миний бодлоор бол хүүхдээсээ та яг юу хүсэж байна вэ? Өөрөө гэрийг нь л ярьдаг байгаасаа л гэж би бол боддог шүү дээ. Тийм. Тэгээд одоо шийдэх юм бол ингээд хүүхдэд зэмлэлийн үг бид нар хэлэх хэрэгтэй. Тэрнээс үргэлж өдөр болгоно өстой чи миний юм шүү гэл тэгээд хамбал тэр хүн чинь буцаад нэг амьдрал дандаа л тийм байхгүй шүү дээ. Бид нар ч бас хүнээс үг мөг сонс сурдаг байх ёстой. Тэр юмыг бас бид нар гэр бүлд нь явах ёстой. Гэхдээ одоо энийг нэг заавал ингэж нөгөө хоолоогоо ингэж амар чанга хашгирч юм уу тэгж ярьснараа би бол үгийг хүчтэй болно гэж бол боддгоо. Тэгэхээр бүх насны хүүхдэд ярилцахаар бол тохирдог юм. Ер нь бол ингээд хилд ороогүй хүүхдэд ч гэсэн ярилцчихлах ёстой. Яг тэрнтэй адилхан насныхын онцлог тохирсон зүйлүүдийг бол ярилцаад одоо жишээлбэл өсвөр насны хүүхдүүдтэй бол найз нөхдөд нь ярьж яаж тэдний сонирхож байгаа юмыг бид нэр ойлгодог, дэмждэг байснараа одоо бид нар бол тэр хүүхдүүдийг зөвшөөрөх боломж бий болно шүү дээ тийм. Тэр бол нас насанд нь тохирсон яриа ихтэй нөгөө талаасаа яг тухайн хүүхдээсээ та юу хүсэж байна вэ гэдэг юм хэлэх хэрэгтэй. Жишээлх юм бол одоо ингэдэг шүү дээ одоо хүүхдээ бид нэг нийгмийн харилцаанд донд орохдоо юм нээлттэй байж сураасаа тийм бүрэг ичимхий байгаасаа гэж боддоггүй. Тэгсэн мөртлөө энэ манай энэ хүүхд аюу ичимхий шүү дээ гэл тэгээд хэвэл хүүхдэд чи өөрөө нэг ятгалаг болж байгаа хгүй тий. Цаад би чи ичимхий юм биш тий. Тэрний оронд харин яг хөвөр за энэ манай хүүхдийн хүмүүнтэй их айтайхан мэдлээ сурчж जैन. Миний хүүгийн тэр яг зөв байсан шүү тий. Ер нь бол чи чинь нэг ийм л одоо сайхан хүнтэй нэг ингээд нүүр дүр мэдлэлцдэг хүүхэд болчлоо шүү ч гэдэг юм. Тэг өөрөө аюу хүчтэй байхгүй. Ер нь бол манай хийж надад зөв байхгүй. Тэр чи аюу ер нь яг юу хүсэж байна вэ? Тэр юм аа бид нар хүүхдэд хэлж явах хэрэгтэй тийм. Гэхдээ миний хүүчийн өстө одоо ингээд аюу сайхан өглөө эрт босчдөг боллоо шүү. Ч гэдэг юм уу тийм. Тэгэх юм бол нөгөө хүүхд чинь өөрөө ер нь бол тэр бүх насны хүмүүс тийм урамшуул бас аюу зогтдог шүү дээ тийм. Жижигхэн юм дээр нь ч гэсэндээ магадгүй заавал одоо бид нар ч гэсэндээ аливаа зүйлийг ингээд хүүхдүүдээс дотор чадамжууд бидэрт маш их байгаа. Би бол тэгж л боддог шүү дээ. Одоо ингээд орчин үеийн хүүхдүүдтэй харьцуулахад ингээд тэд нар бүр аюу мундаг байна тийм сурах чадамж ойлгох байдал аливаа асуудлыг дүгнэх цэник талууд бол үнэхээр мундаг. Тэр юмнууд дээр нь илүү их тодтогч ажиллана. Тэгээ заримдаа бол ингээд аюу сайхан ярилцсан чиний энийг ингэж шүү болохгүй шүү гэж байгаа дээр чинь бас би бол анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Хүүхдээ ер нь сериусны л ярих хэрэгтэй. Ер нь бол ингээд амар удаа өндөрсгөөд авахгүй одоо хараагаа нэг төвшөндөө ачиж байгаа тийм жишээлбэл жижиг хүүхдээ бол заавал өндөр дээрээс ингээл байх бол биш нэг төвшөндөө ачиж байгаа. За энийг ингэж ер нь бол тийм өөрсдөө нэг төвшөндөө ачиж ингэж арай илүү нээдэг гэдэг. Тийм тэрнээс ингээд дээрээс ингээл нөгөө юу тийм ер нь бол ийм байр сууриас ярих хэрэгтэй гэдэг штэ тий. Тэгээд би бол хүүхдүүдтэй ингээд их сайн ярилцж байгаасаа л гэж хийж авдаг аюух боддог тий. Одоо жишээлх юм бол хүүхдүүдтэйгээ өнгөрөөж байгаа чанартай 30 минут бол ирээдүйд та 30 жил одоо сэтгэл санаа амар тайван байх тэр боломжийг чинь нээгээд байгаа юм аа.
Тэгээ одоо жишээлх юм бол өндөр цэцэрлэг дээр нь ямар асуудлууд байна, яаж нээж гэн тэрийг ингээд нэг орой ингээд нэг итгэм минут аягүй сайн чанартай яриа хийчих хэвээр. Тэгснээрээ нөгөө нэг эцэг хүүхдүүдийн хооронд итгэлцэл бий болно. Дараагийн удаа одоо жишээлх юм бол ингээд нөгөө өсвөр наснд нь ирчээд хүүхдээ гинтгийн ингээд араас нь анхаарал хандуулах гал би хүүхдээ танихаа ажиллаа гэдэг байгаа нь бол өөрөө багаас нь нөгөө хоорондоо асуудлаа хуваалцах, дадал ярилцах юмнуудыг суулгаагүй дээл холбоотой. Тэгээ яа тэгэхээр нөгөө өсвөр насны хүүхдүүд чинь ингээд нөгөө биегээ олох гэдэг дотоод ертөнцийн асар их зөрчилдөж байна. Өөрийн гэсэн хувь хүний орон зайтай баймаар тэр юмнууд ингээд одоо жишээлх юм бол нөгөө хүний хувийн орон зайд хүндэтгэлтэй хандаж сурах бол өөрөө аягүй чухал зүйл байхгүй зав тий. Одоо жишээлх юм бол бид нар ингээм хүүхэд миний өмч гэж хандаж хэлж болохгүй яа. Тэгэхээр яагаад тусад нь хүний ирэх хүүхдээ ирэх гэж тусад нь яриад байгаа. Би хэдийгээр та хэдийгээр төрүүлж өсгсөн ч гэсэндээ энэ бол яг нөгөө заягдмал ирэх юмнуудыг бид нар заавал хэвлүүлж явах хэрэгтэй. Тэгснээрээ буцаагаад бид нар хүний эрх хэрэгжүүлнөнд хүндэтгэлтэй ханддаг иргэнийг нийгэм төлөвшүүлж байна гэсэн үг. Одоо эх оромж байна гэдэг бол өнөө цагт бол би нөгөө гэр бүлийнхээ харилцааг зөв байлгаснараа хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлснээр бид нар бол эх оромж байх юм байна л гэж боддог шүү дээ. Ер нь бол хүн гэдэг бол өөрөө маш их том капитал. Учираас тэн дээр одоо зөв бодолтой, эерэг хандлагатай тийм ийм сайн иргэн төлөвшүүлж өгч байна гэдэг бол маш их том үнэтэй хувь нэмэр оруулж байна гэж боддог. Тэгээ дээр нь бол нөгөө гэр бүлийн амьдрал өөрөө одоо төвшин амгалан байснараа хүн урт насны дан зарганд амьдрал чанартай байна. Нийгэмд оруулах тухайн иргэний одоо ийм хувь нэмэр өндөр байж гэдэг юм тийм ингээд шууд утгаар нь ингээ харахад бид нэр хийх боломжгүй юм шиг мэт боловч эргээд хүмүүсийн нөгөө өдөр тутмын амьдралын юм аяг эрүүл хэвээр байх тэгснээрээ улс орон хөгжих гэдэг юм. Ер нь бол дандаа циклээр явдаг өөр хоорондоо уялдаа холбоотой зүйлүүд бол энэ хүүхдийн хүмүүжлээс ахуулаад тийм ингээд маш том өргөн сэдв. Тэгээ ерөнхийдөө яг одоо би түрүү нөгөө лайв эхлэхээс өмнө хэлжсэн шүү дээ. 21 оны 1 сараас эхлээд ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийллийн нөлөөлөл ажлыг хийж байна гэдэг. Тэгээд явж хахад яалтчгүй нөгөө ажлын шаардлагаар айгүйх материалууд судлаад уншаад тэгээд бүр ингээд үнэхээр аймаар гайхмаар тийм хэрэгүүд амар их уншаад тэгээд ерөнхийдөө бодоод хахад яг энэ бүхний суур юу юм бэ гэсэн чинь яг л тэр гэр бүлийн хүмүүжил одоо эхнэр нөхөр хоёрын харилцаанд дээр ч гэсэн яг гэр бүлийн хүмүүжил яг суурин л болж гарч ирж байгаа. Тэгэхээр яг одоо ингээд хүүхдээ төрснөөс нь ахуулаад яг ярилцдаг, зөв ойлголцдог. Дахин хамгийн чухал юм байна. Тийм байна. Тэгээд одоо жишээлх юм бол хүмүүсийн гэрлэлтийг одоо 40 хүрээд гэрлээд аягүй сайн ээж аваа болнооч гэж хэлэхэд хэцүү те. Тэгэхээр тэр хүн магадгүй хүнийг одоо хүний төлөвшлийг насаар хэмжихгүйтэй адилхан гэрлэлтийн хариуцлагыг гэр бүлийн ээж авааны хариуцлагыг бол бид нар бас насаар хэмжих боломжгүй. Яг л нөгөө тухайн хүний нөгөө итгэх чармаал санаачлагтай холбоотой. Тэгээд буцаал нөгөө нэг ингээ ерөөсөө ингээл гэр бүлийн юм чи ингээд циклээр л яваад байгаа байхгүй тий. Ингээд би өмнөх гэр бүл нь ямар байсан дараа нь би өөрөө яг дараагийнхаа өөрөднийг би яаж төлөвшүүлэх вэ гэдэг дандаа юм эрэх холбоотой байж идэг зүйл юм байна шүү дээ. Энэ бол гэр бүлийн асуудал ч тий. Тэгэхээр яг одоо жишээлх юм бол энэ гэр бүлийн боловсролыг олгох юмыг би бол аюул бүр юм системтэйгээр одоо боловсролын тогтолцоонд оруулж ирэх хэрэгтэй юм байна. Ялангуяа гэрэлт өгч байгаа тий одоо ингээд залуучуудад бол ингээд магадгүй одоо ингээд цэргийн ангууд ийм хичээл ордог бол тэгэл дээр мөртэй сургуулийн оюутнуудад энэ хичээл ордог бол аюул амьдралын маш том чухал зүйл байх. Одоо жишээлх юм бол манайх одоо тун саяхан л тэр тогтолцоос чинь гарч ирж штэ. Одоо ирээдүйд би ямар эхнэр болох вэ? Ирээдүйд би ямар аав ээж болох вэ гэдэг асуудал бол ер нь бол хүнд юу те. Одоо тэгж ярьж байгаагаараа баг ингээд нэг хин хэмжээг алдсан юм шиг те. Ийм хүү хандлагууд бол маш их байсан. Одоо бол мэдээж энэ дээр оюун санааны хувьд бидэрт маш их өөрчлөлтүүд орж байгаа. Тэгэхээр энэ амьдралын ийм чухал асуудлуудыг бид нэр бүр ингээд албан ёсоор юм одоо яг ингээд танаа хийж байгаа ажил энэ бол мэдээж тодорхой үр дүн өгнө. Гэхдээ энийг бол бүр ингээд тодорхой давтамжтай байнгын ингээд ийм тогтмол болгоод явах юм бол энэ бол мэдээж 5, 10, 20 жилийн дараа асар том өөрчлөлтүүдийг хийх юм. Оюун санааны өөрчлөлтийг
ийм зүйлүүд юм байна. Гэр бүлийн босрол болох үйл явц гэдэг тийм. За. Ерөнхийдөө миний бэлэн асуулт ч дуслаа. Танд өөр нэмж бас хэлэх юм байна уу? Ерөнхийдөө бас амар чухал. Ер нь явж хамгийн чухал сэдвийг хөндөж ярьж байна л байгаа юм. Тийм. Тийм шүү. Тэгээд хүн болгон математикч байх албагүй гэж хэлдэг ч тэгээд хүн болгон бол ээж аавал болно. Тэгээд тийм учраас бид нар бол энэ асуудлыг заавал хөндөж та. Тэгээд энэ дээр бас нэг зүйл бол юу гэхээр одоо ингээд өнөөдрийн үндсэн сэдв маань бол ерөнхийдөө хүүхдийн хүчирхийлэл тийм. Хүүхдийн нөгөө сэтгэл зүй бол өөрөө маш их эмзэг, заслахтаач сайн, эвдэж гэмтрэхтэй ч одоо маш их амархан. Тэгээд нөгөө одоо насан турш хүмүүсийн хувьд бол нөгөө бат итгэл үнэмшлийн үед ертөнцийг үзэх үзэл бол хайцангуй доктортой болсон учраас одоо нөгөө хүчирхийллийн үед амсах хор уршиг нь бол одоо хүүхдүүдтэй харьцуулахад арай бага. Хүүхдүүд бол жишээлбэл насан турш мөнөөс 2-3 дахин гэмтэл гэдэг зүйлийг би бол бас жоохон тодруулж хэлмээр байна тийм. Тэгэхээр энэ бол эргээд одоо бид нар хүүхдийнхээ сэтгэл зүйд бол илүү их бас анхаарал хандуулах хэрэгтэй юм байна гэдэг бас юм мессеж болоосаа гэж би бол бодож байна. Яг хүүхдүүд нөгөө том хүнийг бодвол одоо юу гэдэг сэтгэл зүйн ямар нэгэн гэмтэл авчаад илэрхийлэх нь арай бага байдаг гэж магадгүй л дээ. Өөрөө илэрхийлж чадахгүй ч юм уу тийм зөв болгож ирж чадахгүй. Тэг яг нөгөө хүүхд бол өөрийнхөө нөгөө нэг ерөнхий байдлыг өөрт болоод байгаа үйл явцыг ингэж нөгөө нэг ажиглах, мэдрэх, ойлгуулах тэр чадварууд бол бас төдийлөн сайн суугаагүй шүү дээ. Би энэ дээр яг ямар үр. Тэгэхээр бид нар нөгөө хүүхдүүдээ бас их ажиглаж авах хэрэгтэй юм шиг байна л да. Тийм, ер нь бол жоохондоо одоо ингээл энэ хайрууд бол хэцүүдэг тийм гэж боддог. Өөр юу өвдөж байгааг мэдгүй шүү дээ. Тэгээд одоо биеийн гарч байгаа үйлдэлүүд бол дандаа нөгөө сэтгэл зүйн суурьтай гэдгийг бол бас их одоо сүүлийн үед бол анхаахгүй бол энийг баталчаад байна шүү дээ. Тийм энэ бол хүчний их өсрөл өгөхөөр ерөөсөө сэтгэл зүйтэй холбоотой юм байна гэдэг байгаа учраас энэ дээр бас анхаарах хэрэгтэй байна. За тэгээд маш олон төрлийн юмнуудыг л ярьлаа юм байна тийм. Өнөөдөр цаг заваа ингээд даргаад ирсэнд баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань дугаар ингээд өндөрлж байна.